За би асуулт байхгүй үг хэлье. Монгол Улсын ерөнхий прокурор томилогдох үед прокурорын хяналт, прокурорын хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр хамтарч ажиллах саналыг хэлсэн. За энийг бол Монгол Улсын ерөнхийлөгчийн тамийн газрын дарга улсын ерөнхий прокурор бол хүлээж авсанд баярлалаа. За энэ чиглэлээр хууль зүйн дотоод хэргийн сайдын хувьд хамгийн их асуудал байж болзошгүй байгаа энэ мөрдөн шалах ажиллагаа, гүйцэтгэх ажил, түүнд тавих прокурорын хяналт, прокурорын дотоод томилгоо, хэрэг хяналттай холбоотой үүсгдэг, хаадаг энэ чиглэлийн асуудлыг их боловсронгуй болох бодлого хууль зүйн дотоод хэргийн сайдын энэ тэргүүний бодлогод байгаа. Шүүхийн хуулийг бид шинжилсэн. Одоо энэ дээр прокурорын асуудал үлдчихэд байгаа. За зарим сайн зүйлээ бас хэлмээр байх юм. Тухайлбал яг гишүүдийн асууж маш их юм цагдаа хориод байгаа юм шиг нэг мэдээлэл байна. Энэ бол багасаад байгаа шүү дээ. Жишээлбэл 23 оны 11 сард миний би хууль зүйн сайдаар томилогдоод улсын их хурл дээр энэ цагдаа хориг, ялангуяа хөнгөн гэмт хэрэг дээр цагдаа хоригдгийг болиулсан шүү дээ. Хорих ял эдэлж байгаа хэрэгүүдээр цагдаа хорих үндслийг бас мөн энэ тодорхой болгоцсон. За ажлын хэсгээр бол прокурорын байгууллагаас өгсөн мэдээллээр энэ 23 оны 11 сард баталсан, бидний хамтдаа баталсан хуулийн үр дүнд сүүлийн 1 жил гарны хугацаанд цагдаа хорио 3 дахин буурсан гэсэн статистиктэй байгаа шүү дээ. Энэ чинь аюу сайн үзүүлэлт ярьж байгаа байхгүй. Бидэнд бас олдоо байгаа. Тэрс бүгдийг хорж мөрдөд байгаа гэсэн юм байхгүй. Харин улс төрчтэй энэ ойр хүмүүс харин цагдаа хорихоос зайлшиж байгаа асуудлууд бол харин байна. Одоо жишээлбэл энэ амар уйсгалан даргын хэрэгт холбогдоод байгаа Эрдэнэ жаргал гэж этгээдийг 2 удаа шүүгч дандаа шөнө оройн цагаар суллаа. Уржигдэр сулсан байж шүү дээ шүүхийнхэн. Тэгээ мөрдөн шалах ажиллагаанд саад учруулад байгаа байхгүй. Гол хэргийн холбоотнуудыг өөрөө одоо Монголд байна уугүй юу манай амар уйсгалан дарга хэлэр гараа авцсан уу? Тэгээ энэ дээр нэг жоохон шийдэмгээ одоо баймаар байх юм. Хууль зүйн сайд одоо хэрэг маргаан шийдвэрлэдэг учраас нөлөөлчих болохгүй, оролцдоггүй болохоор. Тэгээ за бүрэн эрхэм эрхийнх нь асуудлыг нь ер нь оруулж ирүүл яасан. Юунаас найгаад байгаа. Төтгөл зүйлээ шалгая л да. Саад болоод байгаа бол. За гişүүд асуулт асууж үг гэж